Сайн байцгаана уу хүүхдүүд. Багш нь өнөөдөр танарт математикийн энгийн төсөөлөл хичээлээр өнгөний тухай хичээлд идэвхтэй оролцоорой. Эднийг тойроод маш олон төрлийн өнгөнүүд байдаг. Шар, улаан, цэнхэр өнгөнүүд нь үндсэн өнгө юм байна. Энэ гурван өнгө нийлээд нийлмэл өнгүүд бий болдог. Нийлмэл өнгөнүүд нь ногоон, бүрэн, ягаан, цагаан, хар, спор шар, нийлэн янз бүрийн олон төрлийн өнгөнүүд байдаг. Ингээд хамтдаа цагаан өнгөтэй зүйлсүүдийг нийлээ. Цагаан шүд, цагаан нойлын цас, энэ дээр байгаа зүйлсээс өөр маш олон цагаан өнгөтэй зүйлс байдаг шүү. Цэнхэр өнгөтэй халбаг, цэнхэр автобус, цэнхэр цамц. Сайн байна. Одоо харин гарсан зүйлсүүдийг өөрсдөө нэрлээрэй. Улаан өнгөтэй алим, сарнай, улаан өнгөтэй сарнай. Сайн байна. Ягаан өнгөтэй зүйлсийг нийлээ. Ягаан өнгөтэй асгай, самуузын, ягаан өнгөтэй дээх. Сайн. Шар өнгөтэй зүйлсийг нийлээ. Шар өнгөтэй нугас, саан байна. Шар өнгөтэй хар, шар өнгөтэй усны бутал. Сайн байна. Хар өнгөтэй зүйлсийг нийлээ. Юу вэ хүүхдүүдээ? Хар өнгөтэй дурын, хар өнгөтэй хээ, хар өнгөтэй ус. Сайн байна. Спор шар өнгөтэй зүйлсийг нийлээ. Спор шар өнгөтэй үнэг, спор шар өнгөтэй хязран, спор шар өнгөтэй сайн яа. Сайн байна. Харин ягаан өнгөтэй магтын дүүбэл, ягаан өнгөтэй аялын бэлэг, ягаан гахай. Сайн байна. Ногоон өнгөтэй навч, ногоон буудан, ногоон онцлогны хувцас. Сайн байна. За хүүхдүүдээ зургийг сайн анхааралтай хараарай. Энэ найздаа туслаарай. Цэнхэр өнгөтэй зүйлсийг хайгаарай. Сайн ажил олсон уу? Хамтдаа цэнхэр өнгөтэй зүйлсийг нь харцгаая. Цэнхэр өнгөтэй зүйлсүүд нь эргий шүү. Цэнхэр халбаг сэрэ. Цэнхэр харандаа үзэг. Цэнхэр чарга. Цэнхэр цамц. Сайн байна. Дараагийн зүйлсийг харцгаая. Ногоон өнгөтэй зүйлсийг олох юм байна шүү хүүхдүүдээ.
харсан уу? Ногоон бөмбөг. Ногоон цамц. Ногоон усан үзэм. Ногоон богино хажуутай цамц байсан байх шүү хүмүүстээ. Сайн байна. За энэ найз нь ягаан өнгөтэй зүйлсүүдийг олох юм байна шүү. Зургийг сайн ажиглаарай. Ягаан 8 алж. Ягаан гахай. Ягаан агшин байна. Сайн байна. Дараагийн даалгаврыг харцгаая. Энэ гурван найз нь шар, цагаан, улаан өнгөтэй зүйлсүүдийг ангиж тавих юм байна. Та доор байгаа зургуудыг сайн ажиглаад туслаарай. Улаан бөмбөг. Улаан усны улаан биш үү шүү дээ хүмүүстээ. Багш нь андуурчлаа. Шар өнгөтэй усны гутал. Цагаан өндөг. Улаан алгайтай цамц. Цагаан шүд. Энэ шүд маань эрүүл цагаан танан шүд байх шүү. Танан шүдээ сайн угааж арчилж байгаарай. Шар өнгөтэй тоглоом. Эмчийн халаад буюу хувцас байна. Та хэд шүдээ үзүүлж байхдаа харсан уу? Яг ийм цагаан халаад өмсдөг шүү. Эмчнэр. Шар өнгөтэй буудан сандал. Улаан өнгөтэй гүзээлцгэн. Шар өнгөтэй хадны малгай. Сайн байна. Дараагийн 3 найзтай туслаарай хүүхдүүдээ. Хуулбар, шар, хар, нийлягаан өнгөтэй зүйлсүүдийг ангиж тавиарай. Доорх зургийг сайн ажиглаарай. Хуулбар, шар өнгөтэй жүрж. Хар өнгөтэй шоргоолж. Нийлягаан өнгөтэй түлхүүр. Хар өнгөтэй зурагт. Хуулбар, шар өнгөтэй муур. Нийлягаан өнгөтэй саравчтай малгай. Хуулбар, шар өнгөтэй өмд. Нийлягаан өнгөтэй шүдний сайз. Хүүхдүүд та нар шүдний сайзаараа давтмал шүдээ угааж байгаарай. Хар өнгөтэй цүнх. Сайн байна. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Хүүхдүүд та нар багшийнхаа заасан зүйлээс ойлгосон зүйлээ гэртээ давтаарай. Гэртээ байгаа эд зүйлсийнхаа өнгийг нэрлэж тоглоомнуудаа өнгөөр ангиж тоглоорой. Баярлалаа.